чи санхүүгийн нөөц бий юу? Та инженер класс танцсан гэж байна. Чи инженерүүд бий юу? Биш ээ. Би циклийн ханаас эхэлж байгаа. Тийм шинжлэх ухааны чадвар бий юу? Тэгэхээр бидний бүх яриад байгаа зүйлүүд яаж гэхээр энэ өргөндөө хөгжилтэй орнууд таньдаг санагдахгүй юу? Хамгийн хортой ураны олборлох. Одоо яг зөвлөж хэлбэл манай тонны арсыг хятадууд яаж боловсруулж ирэх гэхээр хамгийн хортой химийн бод сэргэлдэг хэсгийг туулгалд асгаад цэвэрхэн арсаа хятад руу зөөлж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд ганцхан бодож байгаа. Хэрвээ цэвэрхэн арсаа хятад руу зөөлөх юм бол бид нар хийх хэрэггүй. Харин бид нар цэвэрхэн арсаа гаргаад Италийн арс шиг арс үйлдвэрлэх юм бол ич үлнээр хийх. Яг Монгол бол тэгэхээр одоо атомын станцын үед дэлхийн бүх эрдэмтэд тооцоогод хийж байна. Атомын цэглэх станцыг аваар гарсан гэж бодъё. За жишээлбэл Нулахт атомын станц хийж байгаа юм уу? Одоо Борондод байж байгаа аваар гарч гэж бодъё. Тэгэхэд Монголд өнөөдөр бэлэн тийм шинжлэх 24 цагийн дотор яг зөвлөх шинжлэх ухааны техникийн потенциал, техникийн потенциал чинь атомын станцаас үүдэх юм. Тийм учраас би атомын станц маань атомын станцыг хийхгүй нь би буруу ярьж байгаа. Ойлгож байгаа нэг юм хэлээ. За уран бол газар дор байхдаа бол хоргоо. За гарч ирээд мунтаглаад шар мунтаг болгоод гаргаж байгаа. Энд бий болж байгаа хаягдл бол төдийлөн хоргоо. Төдийлөн гэж өгсөн. Төдийлөн гэдэг нь болохоор атомыг нейтроноор задлж идэвхжээгүй байхгүй юу? Төдийлөн хоргоо. Одоо ялгаруулж байгаа цацраг идэвх. Одоо тэр радиац нь бага. Хэмжээ багтай. За энийг бид яах тухай нэг асуудал гарна. Хоёр дахь асуудал нь бол бас гарна. Тэгэхээр одоо бидний тэр гаргаж авсан шар нунтгаас одоо ингээд нэг юм шар нунтаг шиг юм байдаг юм л. Энийг дэлхийн аль нэг одоо сайн үйлдвэртэй улсад аваачаад баяжуулна. Баяжуулаад цөмийн түш гаргана. Түш гэдэг нь бол миний харснаар бол нэг юм сава шиг юм л. Яг энэ шиг юм сава. Дотроо бол ингээд нарийнхан юм одоо таблеткуудтай. Тэгээ энийг ингээд тойруулж байрлуулад тэгээд нейтроноор задлахаар энэ уралд ороод асар өндөр температур ялгаруулт юм. Жишээ нь 3000 градус байж байгаа. 5000 2000. Тэр өндөр уралд ороод тэр өндөр градусаас гарсан уураар цахилгаан станц ажиллаж байгаа байхгүй. Тэгээд энэ ажиллуулаад цахилгаан гаргаж байгаа. За. Тэгээд энэ ингээд за 20 жил би бол хугацааг нь мэдэхгүй. 20 жил ингээд ажиллаа. 2 жил үү? 2 жил ажиллаад энэ идэвхжлэн сулрд юм. 2 жил ажиллаад тийм дотроо одоо хэрэгжилж болох юмных нь хэмжээ нь одоо чинь 15 орчим хувийг хэрэглээд 85 орчим хувийг үлдсэн ч гэсэн тийм дотор өөр задралын газруудаас хэрэгжилж болохоо болчдөг байхгүй. Болохоо болчдөг юм байна. Тэгэхээр гаргаж аваад энийг энэ уралдаа зогсоод юм. Зогсоод уруулан хэмжээ уруулан зогссон энэ бүтээгдэхүүн юм гараад ирлээ шүү дээ. Одоо миний энэ сава энэ усан дотроос ингээ гаргаад ирлээ. Энийг ингээд олон давхар хайрцагт хийж хадгалахыг энийг аягдлгээд байгаа байхгүй. Энэ дотор уруул тэгээд уучраас задрахыг нэрлэж байгаа. Энэ дотроо ингээд дэлбэрэх байх юм асуудал. Дэлбэрэх байх асуудал бол байхгүй юм л. Дэлбэрэх байх асуудал бол байхгүй. Тэгээд ингээд хөндий 2 давхар тийм төмөр савн дотор хадгалдаг юм. Тэгээд Америкт бол ингээд ил ингээд тавьсан байна тийм ээ. Ил ингээд зэрэгцүүлээ тавьсан. Тэгээ 10 жил болохоор бүр тэр нөгөө цацраг ялгаруулах нь бүр багасдаг. Тэгтээ хамгийн хортой нь бол яг энэ болох тоо. Тий, төмөр нь. Төмөр нь бол радиацийг байнга ялгаруулдаг гэж. Тэр энийг ингээд тэр 100000 жил хүртэл байгалийн адилхан бол 50 багасдаг. Хагас задрал нь 100000 жил үү тий. Тэгэхээр бол та хоёр бол ингээд Чернобыль яриад яг гişнэ. Та Чернобыль яриад Фукушимаг яриад ингээд бүх монголчуудыг айлгаад байгаа. Биш би зөв нэг л. Монгол таардаг аюултай гэдгийг л хэлчихэ түрүү. Тэр бидний яриад байгаа нь болохоор ийм итгэвчл байгаа зүйлийн тухай яриаггүй. Энэний тухай ч наадах цаа өөрөө яриаггүй шүү. эндэж очихоор ингээд би одоо мэрэгчлийн үнээс асууж. Тэр баг зэргийн аюулыг юу гэж нэрлэж байгаа юм? Мартаас гарч байгаа. Дэлхийн эрдэмтэд бол ингэж хэлж байгаа шүү дээ. Тэр баг зэргийн аюул бол тоосон цор болоод газар тардгаа. Тэгээ та хэлсэн түрүү Америк эмбанад өгөхөд дуусгах гэсэн тийм. Манай дорнохоо өгөхөд дуусаагүй л шүү. Тоосон цор болдог. Манай долбоорлоогүй шүү. Тэгээ манай хэрэг тэр эмбаны уурхатай адилхан гэдгээс манай дорноход маш олноороо эрс тоосон цор болдог. Хэдүүлээ нэг шүү. Өөр шинжлэх ухааны би яг тэр дэлхийн энциклопедиас уншсаа л хэлж байна. Тоосон цор болдог. Тэр тоосон цорд амьдэрсэн хүн гэж байна. Энэ тоосон цорын радиац дунджаар
24 мянган жил болж иж аялдаг гэж хэлж байгаа. 24 мянган жил. Хүн төрөлхтөд түүх 6 мянган жил. Тэгэхээр дарамтад уурхай албарлахад тэрний тоос радиац нь 24 мянган жилийн дараа ирнэ. Нэгдүгээр факт. Хоёрдугаар факт тэр радиацд хүн 30 жил амьдрахад дунджаа 3/1 нь аракта болно гэж. 3/1 нь таас 30 жил. аюултай. Тэгэхээр дарамтынхан 30 жил амьдрж л таараш тэндээ. Амьдрсан ч байна. Яг тэр хайд. Яг одоо би дуусгачих. 3-дугаарт тэр цөмийн цацраг гэдэг байгаа тийм. Яг зөв хадгалвал аюулгүй. Онгоц ч гэсэн зөв нисэж байхад аюулгүй. Осол болгол яах вэ гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол өнөөдөр цэвэр усныхаа нөөцийн газрын судалгаа хийгээгүй байна. Монголын гол мөрөнд уул тал байж байгаа усны судалгаа хаана явж байгааг бид мэдэхгүй. За нэг газар явж байгаа хийчих. Нөө цөмийн чинь хаягдлыг гэмтхэн газар хөдөлж. Гэмтхэн юм болж. За нэг хахан 1 кг цөмийн хаягдал усаар орно. Нэг ганцхан кг. Тэгэхэд Монгол бас тэр аяараа байхгүй болно. Үгүй та тэгж ийм монгол хариуцлага тэгж ойлгож мөн хураалаас хийхгүй. Ер нь шиг тэр үгүй ингэж аваад хэрэггүй. За асуусан тийм. Би асуултанд надад хариулж. Би ганц нэг килограмм уран Монголын цэвэр усны нөөцөнд орвол яах вэ? За тэрийг харуул. Би ганц юм хариулъя. Тэгэхээр их хүндрэлээр ингээд иргэдийг ингээд айлгаад байх юм бол энэ иргэд хүүхдүүд нь хөгжлөөс айн шүү дээ. Тэгэхээр ер нь осол бол байхаа байна. Өнөөдөр хүртэл их хурд дээр манай зам дээр 300 хүн машин ослоо оросож өгч юм гин. Гэхдээ тэгээд машинаас болив машин оруулах болиг Монгол улсад хөгжих байна шүү дээ. Осол бол гахаал гарна. Гэхдээ бид энэ чинь менежбл удирддаг болов гэж яж шүү. Удирддаг юм хийх хөрөнгө бараалаас очоо. Чернобыль шиг ослоо бол яах вэ? За Чернобыль